Сайн бодлогоор үйлчлүүлээ одоо. За нэгээс 2024 хүртэл бичгээд 2-ын цифр хэдэн удаа орох вэ гэдэг бодлого үү. За тэгвэл ер нь нэгээс 99-ийн хооронд 20 ширхэг гэдгийг мэдчихвэ шүү дээ. Тэгвэл 100-аас 199 хооронд явах вэ? Тэгэх юм бол би бол дахиад 20 ширхэг орно гэж хэлнэ. Яагаад гэвэл өмнөх нэгээс 99 тооны ч өмнө нь чинь одоо 22 дэх тооны өмнө нь л 1-ийн цоо залгаад 3 тоглодог шүү дээ. Магадгүй 2-ын цоос үнэл 1 шиг 0 жирэглээд ингэж 3-т тоглодог шүү дээ өмнөх тохиолдлыг чинь. Тэгэхээр би энэ дээр дахиад 20 ширхэг өгнө гэж хэлнэ шууд. Тэгэхээр би юу хэлэх гээд нэхээр за би 200-аас 299 дээр л өөр юм тоолно. Бусад үед би ерөөсөө 300-аас 399 гэх мэтлээ эдгээр дээр л би асуудалгүй 400-аас 500-аас 600-аас 700-аас 800-аас 900-аас за эдгээр дээр дандаа 20. Хэдэн 20 гэхээр 1-ээс 9-ийн 2 дээр нь 20 биш гэдэг чинь 1-ээс 9-ийн ганц энэ дээр 20 биш гэдэг чинь надад цаана нь за би 0 за ингэчээд яаж ч утсан бодолч нь ер нь бол 1-ээс би эндээс энэ бодъё л дахлаад тэгэх юм бол 9-өөс 1-ээс 8 газар 20 байна гэсэн үг. 8-ыг үржих нь 20 нэмдэг нь 200-аас 299 дээр би 100-г нэмнэ. Яагаад гэвэл бүгд 2-оор эхэлж байгаа чинь 100 шиг 2 байгаа. Тэгээ нөгөө 20 чинь дахиад байгаа. За ингээ нэмэх юм бол би хэд юм бэ? 160, 180, 280 юм уу? Тэгэхээр би юу 280 дээр дахиад нэг юм нэмнэ. 1-ээс 99 нэмнэ. Тэгэхээр 300 юу? Тэгвэл 1-ээс 999 хооронд 300 ширхэг юм байна. 2-ын цифр. Тэгвэл одоо би 1000-аас 1999-ийг дахиад хурдан тоолно. Дахиад 300 ширхэг байна. Тэгээ нэр нийлээ 600 ширхэг болчихов. Одоо би 2000-аас 2026-г бол дорн тоолж чадна гэсэн үг. За 2000 гэж үчихэд нэг мэдээж энэ хооронд хэдэн тоог гэхээр 27 тоог бүгд 2-оор эхэлсэн 27 1000-ийн орон дээр идэв вэ гэсэн үг. 160 дандаа 0 10-ийн орон дээр орохын тулд 2020-оос 2026 гэдэг чинь 7 ширхэг тоогоо одоо нэгсэн тоог 2020-оос 2026-гийн 10-ийн орон дээр орохын тоолж байгаа шүү. Тэгэхээр энэ чинь 6 тоог өмч 7 ширхэг. Нэгдүгээр орон дээр хэдэн удаа орохыг 2 удаа орно. 2000 нэгсэндээ 12 дээр нэг орно. 2000 22 дээр. Гэхдээ 22 дээр 2 удаа ашиглагдах учраас би 3-ыг нэмнэ. Ингээд 37 юу. За манай нийлбэр эцэц 637 явах нь л гэсэн үг. За тэгэхээр энэ хэд хүртэлж байсан энэ нэг үржээ яваад иж болно л гэсэн санаа ашиглаад байгаа шүү. Гэхдээ гол нь өмнөх хэлбэр тохиолдлоо хүнд арай нэг дараагийн төвшөнд ашиглаад байвал илүү сонирхолтой л гэсэн үг шүү. За цифруудынхаа үржүүрээс 5 дахь их үед 3 оронд тоглох гэнэ бодлого. Цифруудынхаа үржүүрээс 5 дахь их үед 3 оронд тоглох. А, Б, С гэдэг 3 оронд тоо цифруудынхаа үржүүрийг 5-аар үржүүлэхэд гардаг гэсэн үг. За тэгвэл С хэд байх вэ? Сүүлийн орон заавал тэг эсвэл 5 байна. Нөгөө яагаад гэвэл энэ тал 5-ын үржүүр байна гэдэг чинь 5 хуваагдах тоо гэсэн үг. Тэгэхээр энэ тал 5 хуваагдах хэвээр. Мөн үү? Баруун гартал 5 хуваагдвал зүүн гартал ч гэсэн 5 хуваагдах хэвээр шүү дээ. Зүүн нөхцлөөр. За гэтэл С тийг байж болохгүй. Яагаад гэвэл С тийг юм бол би А, Б, С гэдэг тоог ингээд 5-аар үржүүлэх юм чинь тэр жигтэй тийг бол юм 3 оронд тоо юм болчих واخгүй. За тэгэхээр С тийг өөрчлөхгүй С заавал 5 байна гэсэн үг. С заавал 5 байна гэсэн үг. За тэгвэл би ямар дүгнэлтэд ирж байгаа А, Б 5 гэдэг дээр гэдэг нь ийшээ 25-ыг үрждэг нь А, Б болж байна гэсэн үг. За дахиад баруун гартал 5 хуваагдж байна гэдэг 25 хуваагдж байна гэдэг чинь зүүн гартал дахиад 25 хуваагдах хэрэгтэй. Энэ 25 хуваагдана гэдэг чинь Б тоо 2 байж болно. 7 байж болно. 25 75-аар төгсгөлөхгүй шүү дээ.
За тэгвэл би энэ дээр оронгийн цацгаа ич одоо 100 А дээр нэмдэг нь 10 Б нэмдэг нь 5 тэнцүү нөгөө талаас 25 АБ гэж. За тэгвэл би энэ дээр юм ярил л Б-г нь би 2 үед бодъё. Б тэнцүү 2 юм л ингээд тохиолдол салгая. 100 А дээр нэмдэг нь 25 тэнцүү 50 А болно. Зөрүү нийшээ болохоор чинь 50 А тэнцүү хасах 25. Тэгэхээр нь шийдвүү юу? А чи цифр шүү дээ тийм ээ. За B нь 7 үед тэгвэл. B нь 7 авах юм бол 7 үед бодъё. Тэгэх юм бол 100 А дээр нэмдэг нь 70 болно. 5-ыг нэмнэ. Нэмдэг нь тэнцүү B нь 7 үед 25 үед л урагчгэр чинь 175. 175 А болно. Тэгэхээр 75 тэнцүү энэ хоёрын нийтлбэр 75 энэ асч байгаа бол 475 А болно. Тэгэхээр А тэнцүү 1. За тэгвэл манай тоо ямар тоох нь 1 7 5 гэдэг 175 гэдэг тоох нь шүү дээ. Нийт цифруудын үр дүн 35 тий. 35-ыг 5-аар үржихээр 175 гарна шүү дээ. За ийм тоо гэжээ.